Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол малчтын төвдлөөс малчин телевизийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаард Цахиур төмөр компани эмч Пүрэв Жавыг урьж оролцуулж байна. Юуны өмнө өнөөдрийн мэндийг хүргэе. За танд ч гэсэн үзэгчдийн өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хоёлаа өнөөдөр харшил гэдэг сэдвээр ярилцах болно. Харшил гэж юу нь юу юм бэ? Яг энэ ховор намрын улиралд хэвчлэн иргэдийн дунд харшил нь хөдөлчлөө гэж ярьдаг. Ер нь харшил гэж юу юм? За харшил гэдэг сэдвээ ярихаас өмнө баг зэргийн нөгөө антон буюу одоо тий эдгэртнийх нь ойлголтыг юусэн жоохон ярьж эхлэе тий. За энэ хамрын хүнд байна. За ингээд цагаан мөгөрсөн хоолой буюу зэлгүүр хоолой маань яваад ингээ уушиг тий уушигтай залгаж байна. За энэ хамрын хүндийн өөс орж ирсэн одоо гадны бит буюу харшил эмэг төрүүлэгч маань орж ирээд за энэ хамрын хүндэд харшил үүсгэхээс гадна одоо амьсгал дамжуулах зам тавьс хашил үүсгэж болно. За энэ зурган дээр бол илүү тод харуулах. Уушгин дотор ороод ирэхээр ийм олон салаа, модны мөчр шиг ийм маш олон салаа ийм амьсгал дамжуулах сувгууд болж өөрчлөгдөж идэг. За энэ амьсгал дамжуулах сувгууд маань амьсгалын одоо хий одоо солилцох хэсэг буюу энэ цулцсан хэсэгт очиод ингээд амьсгал маань дамжуулагдчихийдэг. Хашил төрүүлэгч маань орж ирээд энд хашил үүсэх юм бол ерөнхийдөө бол хамраас нөгөө нус гарах те нүднээс нүлэмс гарах хамар битүүрх зэрэг зөөрүүд найтайх те хамар загтнах энэ зөөрүүд маань ингээд гараад эхэлчихийдэг. За энэ амьсгалын замд ингээд үүсээд ирэх буюу амьсгал дамжуулахын салаанууд үүсээд ирэхээр нөгөө хүн маань олон дахин ингээд одоо найтайхаасаа гадна нөгөө аас бронхит буюу одоо ингэ амьсгалаад бэрхшээл үүсэх амьсгал одоо ингэ авах бронхиттай хүмүүс гэж ярьдаг шүү дээ тий дугуурдаг ингэ амьсгал авахт нэг юм хятнад гэдэг ингэ дугуурдаг. За эмгэг төрүүлэгч маань маш олон төрлийн байдаг. За одоо ерөнхийдөө бол хашил гэж ярьдаг нийтлэг сэдв дотор маань ерөнхийдөө бол ургамлын тоос тоосонцор ордог. За тэгээд нөгөө ургамлын тоос тоосонцороос гадна хаврын улиралд бол шороо тэгээд тоосонцороос хашилдаг хүмүүс бол байна. Өвлийн улиралд бол бутаанаас хашилдаг хүмүүс байна. За тэрч байтугай зүгээр одоо тамхины утаа тий үнэртүүлэгч одоо хурц үнэртэй зүйлүүдээс хашилдаг. За мөн нөгөө одоо ханиад хүрэж байгаа вирус маань өөрөө эмгэг төрүүлэгч болж эхэлж идэг. Энэ маань нөгөө ингэ хамрын хүндэд болон амьсгалын хүндэд энэ эмгэг төрүүлэгчд маань ороод тэрний эсрэг тархлааны систем маань хүчтэй өрнөдөг. Энэ бол гадны биет ороод ирлээ. Бид нар энийг устгах ёстой шүү гэсэн одоо юм систем бүхий үйл ажиллагаа тархлааны систем маань өрнүүлээд ирэхээр энэ маань нөгөө ингэ нөгөө хашлын зовирууд болж эхэлдэг. Тэгэхээр нэг талаараа бол хашил гэдэг маань бие махбод өөрийгөө хамгаалах процесс. Гэхдээ энэ нөгөө одоо зарим төрлийн хүмүүс бол мэдээж гатаар гараалан тоос тоосонцор хашлахгүй тэгээ шалжны ямар ч хашлах, ургамлын ямар ч хашил байхгүй байдаг. Зарим нэг талаар энэ бол нөгөө тархлааны систем нь алдаатай эмгэг төрүүлэгч зүйлээ одоо ялгаж салгахгүйгээр тэр зүйлүүдэд хашлаад одоо шинж тэмдэг өгөөд байгаа бол энэ маань хашлын одоо өвчлөл болоод эхэлж байгаа юм. Тэгэхээр хашлын өвчлөл маань маш одоо хүмүүст маань ер нь бол их төвөгтэй одоо зовиортой байж эхэлдэг тий. Чи орой ингээл өдөж унтах гэхээр хамар нь битүүрэлтэй өдөржингөө хамар нь битүүрэл тий. Хамар битүүрээд ирэхээр нөгөө одоо нүлэмсний сувг маань бөглөрн инхээр нөгөө нүлэмс гоожих, нүд аргах. За тэгээд хамрын хүндий болон энэ амьсгалын замын эргэтэн тогтолцоо маань өөрөө үр хөврлийн нэгэн ганцхан ширхэг хэсгээс бүрддэг учраас хамрын хүндий дотор явагдаж байгаа энэ өөрчлөлт маань ч гэсэн яваандаа уушгины хүндэд бий болж идэг. За тэгэхээр нөгөө ганцхан энэ жил ингээл би хамар битүүрэл яваад исэн гэдэг зовиртой хүмүүс маань эсвэл би ганц ханиагаад исэн гэсэн зовиртой хүмүүс маань жил ирэх тусам нөгөө ханид харшил маань хүндэрдэг. За ганц ингээ хамар юу одоо энэ жил би юу түрүү жил би зөвхөн хамар битүүрж исэн бол би энэ жил хоолоо захнаад байна. Амар төвөгтэй байна надаа. Тэгтэл дараа жилийн лес болоод ирэхээр яадаг гэхээр нөгөө тухайн хүн маань би ингээ амьсгалахад ингээ бэрхшээлтэн астм үүсчлээ гэж ярьж эхэлдэг байхгүй. Тэгэхээр хашил гэдэг энийг бол хашлын марш гэж нэрлэдэг. Хашил маань нэг удаадаа нэг төрлийн хашил бий болдгоо. Жил ирэх тусам хашлын одоо зовир нэмэгдгээс гадна хашлын төрөл зүйл нэмэгдээд явцдаг. Одоо юу гэсэн үг вэ гэхээр би энэ жил одоо вокны ажилтаар байсан тий. Миний вокны ажил гээд би энэний хуран дээр ганцхан юм гарчдаг байсан гэсэн чинь одоо би энэ вокны ажил маань нэмэгдээд тоосны ажил болсон гэж ярьдаг байхгүй хүмүүс. Тоосны ажил би ингээ бэжсэн чинь одоо би өөртөө баг бүх юмнаас хашлаад байна
гэж хүмүүс ярьдаг. Тэгээ сүүлдээ бүр ингээ ууж байгаа юм талинаас ингэж хашилдаг хүмүүс бол байдаг. Ингээд хашлын зүгээр маань жил ирэх тусам ингээ нэмэгдээд явахыг марш гэж нэлдэг. Ерөнхийдөө бол хашлыг бол яг та юунаас хашлаад байна гэдгийг олж тодорхойлоод одоо жишээлбэл би яг шалж жоо тий эсвэл би цэцэг турам болов эсвэл би юм хүмүүлүү эсвэл би тоосных уу гэдгээ сорил тавьж үзүүлээд тэгээд тэрнээсээ шалтгаалсан тэр эмгэг төрүүлэгчтэй ойртохгүй байх л ач холбогдолтой. Жишээлбэл бокноос шилдэг бол бокн тэр бокоо хэрэглэхгүй биелээ өмсөх хэрэгтэй ч юм уу тий ингээ явцдаг. За харшил маань тэгэхээр идэгдгүү өвчин юм байна тийм ээ. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой бэ? За урьдчилан сэргийлнэ гэдэг бол хоёр талтай ойлголттой. Нэгт бол хүн өөрөө угаасаа удамшлын шалтгаантай хашилтай хүмүүс бол байж идэг. Удамшлын шалтгаантай гэхээр яадаг гэхээр эцэг их хоёрын аль нэг нь хашилтай байх юм бол хүүхэд бол 25% хашилтай болох магадaltaй. Эцэг их хоёулаа хашилтай байвал хүүхэд 50 буюу 70 хүртэл хувиар өөр хашилтай төрдөг. Тэгэхээр нөгөө энэ маань өөрөө тухайн хүний типээс хамааралгүй байх нь шүү дээ тий. Хоёрт одоо яах вэ гэхээр одоо ажиллаж байгаа орчингоос хашлах тохиолдлууд байна. Уул уурхай тий зам тээвэр одоо иймэрхүү орчин тий байнгын тоос тоосон зортой орчинд ажилладаг. Эсвэл мал аж ахуй тий иймэрхүү орчинд мал аж ахуйд ялангуяа ингээ нөгөө өтөг бууцснаас хашлах тохиолдлууд бол маш малчтын хувьд бол маш өргөн байдаг. Тэгэхээр энэ тохиолдлууд одоо тэгээд тухайн архивт ажилладаг хүмүүс бол насаараа одоо цаасны дээр хашлаад би одоо амар астамтай гэж ярьдаг хүмүүс бол ихэд шүү дээ. Тэгэхээр ажиллаж шалтгаалсан хашлыг бол хүн өөрөө өрсөн сэргийлэх бол боломжтой. Тэгэхээр байнгын маск зүүх тий өөрийгөө уушгаа цэвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг бол авч ингэж бол эмчилж болно. Улаанбаатар хотын иргэд хөдөө орнуудын иргэд хоёрын ер нь ямар төрлийн харшлыг ер нь давмгай эзэлт юм бэ? Шалтгааны хүчин зүйлүүдэр бол хотын орчинд байгаа хүмүүсийн хувьд бол утаанаас утаа тоосонцроос тий одоо байнгын одоо ингээд бужигнсан тий ийм орчинд ажиллаж амьдарч байгаа бидний хувьд бол тоосон цэрийн хашил болон шалилжны хашил энэ нь одоо дамгаалаа цаашаага яваад одоо хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн идэж ууж байгаа зүйлд эмийн гаралтай хашлууд бол маш их дамгаа үүсдэг. Харин малчтын хувьд бол харьцангуй нөгөө одоо ийм цэвэр агарт байдаг учраас хөвчлөндөө болвол тамхи удаан олон жил тамхи татсан эсвэл олон жил тамхи татсан хүмүүсийн хажууд байсан дам тамхиталтанд хүрсэн хүмүүсийн хувьд бол тиймхүү төрлийн одоо мигрен маягийн тийм одоо хашлууд бол байж идэг. За энэ бол хашил гэхээс илүү уушгины өвчлөл болчихсон. Тэ нөгөө татж байгаа тамхи утаанаасаа харшилсаар байгаад тэр нь бүр уушгины өвчлөл болчихсон. Яг нөгөө насаараа ганц төрлийн одоо эмэг төрүүлэгч байсан учраас нөгөө хүмүүс маань хашил гэж бодохгүй ч гэсэн нэг удаан хугацаанд нэг бөхшүүл чаниалгадаг шүү дээ. Бүр ингээд нэг хөхүүл хэмнэ гэж тэ ингэж бүр ханих. Энэ бол бас нэг хашил төрүүлэгч эмэг зүйлүүдтэй бол ороод ирж байгаа юм. Тэгэхээр нөгөө хөдөө орон нутгийн хувьд бол малын өтөв буцаас их хашилж идэг. Мөн түнчл нөгөө одоо энэ хавар маврын үлрэлт бол нөгөө мал төлөлтгөл те их ядарч сүлддэг. Тэрний хажуугаар нөгөө юу маань цас маань халиад ирэх нөгөө тоосон цос хайрцангуй хотын иргэдэг бодох юм бол утаанаас эм те хэрглэж байгаа химийн бодисуудаас хашлах тохиолдлууд бол хайрцангуй бага байж идэг. Эмчилгээний арга замын талаар зөвлөгөө өгч. За хашил болвол би ихэнх хэсэгт хэлсэн ердөөсөө эмчлэгддэггүй өвчин. За эмчилгээний яг тийм тодорхой бүр пут хийсэн одоо тийм стандарт одоо гараагүй тухайн хүний одоо шинж тэмдэг дээр үндэслэж эмчилгээг бол хийж идэг. Хамраас нь одоо нусгаараа байнгын тийм ингээл хамар битүүрэл ингээд зовдөг болоод тусаалга энэ төр хэрэглүүлэх тийм ийм хэмжлэгээнүүд дааврын гаралтай болон хашлын эмгэг төрөө одоо эмгэгчлийг бууруулах хэмжлэгээнүүдийг бол хийждэг. Мөн тахлаа дэмжих хэмжлэгийг ер нь голчлон бол ингээ хийгээ явж идэг. Одоо тахлаа дэмжих гэх нөгөө тахлааны өвчлөл учраас ингээ тахлаа дэмжих хэмжлэгийг хийх үү гэж хүмүүс амин асуудаг. Тэгэхээр энэ бол тахлааны эмгэгчлэл зүудэлтэй учраас тахлаа зөвшөөрлөх хэмжлэгийг бол хийж идэг. За дааврын гаралтай хэмжлэгээнүүдийг бол хийж өгдөг. За тэгээд шинж тэмдгийн нүдний тусаалга хэрэглэх, хамрын тусаалга хэрэглэх те яг тиймэрхүү хэмжлэгээнүүд амьсгалын одоо тэр хит ингээд ханиагаад байгаа тэр бөхшүүлээд байгаа тэр зовируудыг намдах хэмжлэгээнүүдийг бол ингэж хийж өгч идэг. Тэгэхээр энэ дээр ер нь ямар эмийг зөвлөх вэ? Манайх бол энэ тохиолдолд Химладраг компани цэвэр ургамлын гаралтай биризол эмүүдийг санал болгож идэг. За биризол эм нь бол шахмал болон сиропон гэсэн хоёр төрөлтөө. За шахмал эмийн хувьд бол насанд хүрчид уухад илүү тохиромжтой, сиропыг бол хүүхэд уухад тохиромжтой. Гэхдээ тунгийн хувьд яг адилхан.
Учираас аль ч тохиолдолд нь одоо шахмал зайлгаж чаддгүй насанд хүрчдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх юм бол сироп хэлбэрээр аваад уусан ч болно. За бирзол юм нь бол яадаг вэ гэхээр куркумолонго гэсэн одоо хамгийн өндөр найрлага байдаг. За куркумолонго гэдэг бодис маань болохоор яадаг вэ гэхээр одоо нөгөө эмэг төрүүлэгч орж ирлээ бие махбодод тий. Тэгээд тэр эмэг төрүүлэгч маань тархлааны одоо эс маань түүнийг таниад өөрөөсөө гистамин гэдэг бодис илгардаг. Гистамин гэдэг бодис маань нөгөө хамар амыг чинь битүүрлээд гуурсан хоолойг бачууруулаад хол ам захтнуулаад байгаа үндсэн бодис байхгүй. Тэгэхээр тэр бодисыг ялгархыг нь хориулцдаг. Тэгээд ирэнгүүд яадаг вэ гэхээр нэгт тархлаа дарангуулахгүй. Хоёрт нөгөө гистамины нөгөө одоо блокатор буюу гистаминдаа өөрөө үйлчлэхгүй учраас нөгөө тухайн хүн маань нөгөө нойр мөглөх одоо ингээд одоо ятрах тий мөн эд эрэхт нь одоо хоруу нөлөө үзүүлэх тэр гач нөлөөнүүд болгож өгдөг. Тэгээд удаан хугацаанд ууж хэлж чаддаг. Би яг саяхан хэсэгт илжсэн тархлаа дарангуулах хэмжээг 5-аас 7 хоногоос бол дээш уухыг болгож огч хөшөрдгөө шүү дээ. Тэгтэл бирзол имийг та 2-3 сараар ууж идэг. Нөгөө удаан хугацаанд астмтай явж исэн, удаан хугацаанд бронхиттай, удаан хугацаанд нөгөө тархлаатай одоо хашлттай явж исэн хүмүүс маань нэг 5-4-5 хоногт бол нөгөө имээ уугаад зүгээр болохгүй шүү дээ. Тэгээд тэрнээс илүү ууж чадахгүй учраас юм хэцүү бичдэг тий. Өөрийнхөө дотор эрхтнийг хордуулаад нөгөө зовироо дараад яваад ах. Эсвэл зовиртойгоо зорох уу гэдэг бол өөр асуудал болж ирдэг. Тэгэхээр бирзол имийг бол хэдэн сараар ууж болдог. Хашлын үйлрэл эхлэхээс өмнө бол илүү үр дүнтэй. Одоо малчид маань одоо ч юм уу тий хашлын үйлрэл одоо би яг ингээл нэг шарилцны хашлтаа эсвэл одоо яг би ингээд ядаад ирэхээр миний астан бронхит эхэлдэг шүү гэж бодох юм бол яг одоо аваад очих хэрэгтэй. Тэгээд 2 шишгээр өглөө орой ууж өгнө насанд хүрсэн хүн хүүхэд бол 1 шишгээр өглөө орой. Ингээд байнгын тогтмол уугаад одоо хашлаасаа урьдчилж уух нь нөгөө хашлын зовир эхлэхгүй ач холбогдохоос гадна нөгөө удаан хугацаанд уухтай юм шиг аюулгүй гэдэг юм байгаа юм л та. За сиропын хэлбэрийг бол хүүхдийн хувьд бол ингээд аваад уучна. Насны хувьд одоо хэдээс хэдэн насныхан уух боломжтой юм тийм ээ хүүхдийн залт. Бид нар бол зөвлөхдөө 6 сараас дээш. Тэгээд насны хязгаар ууж болдог. Жирэмсний 6 сараас дээш ууж болдог. Бирзол имийг бол эндээс харах юм бол одоо эрүүл ингээд уушиг бол энэ нь шүү дээ тий агаар одоо дамжуултын хоолой маань юм хашил болоод ирэхээр нөгөө ингээд нөгөө агшаад нөгөө амьсгал маань ингээд шуугаантай болж ингээд ханиалгатаа болж ингээд ирдэг болоод ирэхээр юм цуцаарчдаг ингээд агшаад нарийсчдаг. Тэгээ ингээд нарийсан хэсэгт маань ингээд цэр ихэр өсч эхэлдэг. Тэгээ нөгөө хашлын имээ ингээд сайхан бирзол уугаа явжингууд нөгөө хүмүүс маань ингээд цэржид эхэлдэг. Ингээд чир ингээд ялангуяа ингээд эсвэл бронхиттай хүмүүс цэр ингээд цаанаш ингээд миний ингээд уушгины ингээд цаана ингээд цэр амар сонсогдоод байна. Тэгсэн гинээсээ гарахгүй байна гэж хэлдэг байхгүй. Яагаад ийм нарийсан юм угаасаа юу гарах вэ те. Тэгэхээр эхлээд хашлын имээ хэрэглээд энийг ингээд тэлж өгөх нь. Тэгээд энэ тэлж өгсөн газар маань ингээд их хэмжээтэй цэр үсээд эхэлнэ. Тэгэнгүүт нь уушиг цэвэрлэх юм хэрэгэлдэг байхгүй. Тэр цэрийг гадагшлуулах юм. Бас мөн адилхан энийг баг цэргийн тэлэг үйлчлэгээ үзүүлэхээс гадна цэрийг маш сайн гаргаж өгдөг юм эмийг бол бид нар зөвлөдөг. Яг ингээ гараа хатгаж байгаа л ингээл 50-аар гар хөлөрсөн байдаг шүү дээ тий. Тэрнтэйгээ адилхан яг амьсгал дамжуулах сувагч ингэж ингээ байнгын агшмал байдалтай байж байгаад бронхит чинь тавигдаад ирэхээр цэр үсч эхэлдэг. Тэгэхээр уушиг цэвэрлэх юм бэлтгэлийг хэрэглэж эхэлнэ шүү дээ тий. Тэгэхээр энэ уушиг цэвэрлэх юм бэлтгэлийн хувьд бол бид нар кофлот юм санал болгодог. Кофлот юм бол яг цэвэр зүгийн балалтай 25% зүгийн бал агуулсан бүтээгдэхүүн байгаа. Одоо бидний мэддэг чихэр өвс, атгото весика гэж нэрлэдэг ургамал гэдэг. За атгото весика нь бол одоо нөгөө промоксин, амброксол гэх тий уушиг тэлдэг эмүүдийн үндсэн одоо элемент тэрээс гаргаж авсан. За энэ юмнууд ингээд ургамлууд маань нэгдсэн үйлчлэгээтэй. За ерөнхийдөө бол кофлот имийн нэг юм туншилгыг уухад 2 кг зөвгийн бал ууж байгаа тийм яг адилхан. За зөвгийн бал маань өөрөө уушиг хамгаалах, тэр эд эрэхтэн хамгаалах үйлчлэгээ, уушигны детокс буюу уушигны хор гадагшлуулах үйлчлэгийг үзүүл. За кофлотыг бол зөвгийн балтай гэж нэрлсэн. Тийм учраас сахартай байгаа. Тийм учраас 2-оос дээш насны хүүхдүүд уухыг бол бид нар зөвлөдөг. 2-оос дээш бол насны хязгааргүй сахарын диабетгүй бол насны хязгааргүй ууж болно. 2 амны халбаар өглөө орой, амны халбаар өглөө орой. Тэгээ 3 шилийг уух нэг курс эмчилгээ болдог. За сахартай бол би юу ууж хэлэх вэ гэх юм бол диакоп хэлбэрээс нь авч болно. За диакоп хэлбэр нь бол одоо
яг сахаргүй дотроо бага насны хүүхэд ууж болно, жирэмсэн үед ууж болно. Мөн түнчлэн сахартай, сахарын диабеттэй хүмүүс ууж болох юм шүү дээ. Урьдчилан сэргийлэхийн тулд бирзолыг уугаад дараа нь одоо уушгийг цэвэрлэхийн тулд коплета уух нь тэгэхээр яг хавшил эхэлсэн үед энийг ууж болох уу? Тий болтолгүй яах вэ? Тэгэхээр яах вэ гэхээр урьдчилан сэргийлээ бирзолоо уугаад кофлотоо уугаад явсан бол адилхан хашил эхэлсэн ч гэсэн бирзолоо нөгөө хавсрах хэмжлэгэндээ уулж болно. Одоо хавсрах хэмжлэгээ гэдэг нь юу гэхээр бүр маш хүнд ингээд хашлын завьар эхэлдэг хүмүүс бол хашилтай хүмүүс болоод бирзолыг одоо өөрийнхөө үндсэн эмчилгээнд дээр тий эмчээр заалгасан эмчилгээнд ингээд хавсарч уугаад дараад нь гам барих эмчилгээнд дээр явна. Хашлын эмчилгээ бол нэг хүсрэл 7-10 хоног би явдаг гэж хэлсэн тий. Тэгэхээр цаашид юу хийх вэ гэдэг маань асуудал болж ихтэй. Тэгэхээр нөгөө эмчилгээтэйгээ хавсарч явж байгаад дараад нь бирзолоо дангаар нь ингээд хэрэглээ явчих болж байдаг тий. Үзэгчтэй малчтай эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард Цахиур төмөр компани хүний их эмч Пүрэв Жав урагдан оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.